За, сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өглөөний мэндээ. Сайн байна уу Уршаа? Сайн. За, өнөөдрийн хичээл дээрээ бүгдээрээ болохоороо Йон гэдэг сэдвийн талаар үзэх болно. Йон гэдэг нь ер нь бол монголоор цэнэгтэй хэсэг гэсэн утгыг илэрхийлдэг ийм үг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө Йон буюу цэнэгтэй хэсэг гэдэг нэртэй хичээл үзэх нэ. За, тэгэхээр хүүхдүүд Йон гэд гарчгаад авчихаа. За, химийн элемент болгон гадаад давхраандаа 8 электронтой болохыг ирмэлцтэй. Энийг бол бүх хүүхдүүд мэдэж байгаа тий. За, тэгээд угаасаа гадаад давхраандаа 8 электронтой элемент гэж байгаа штэ. Тэр элемент чинь болохоор ямар шинж чанартай билээ? Химийн тэгээд бас инерт элемент. Оо, яг зөв. Гадаад давхраандаа 8 электронтой байх юм бол яг хүүхдүүдийн хэлсэнчлэн химийн идэхгүй инерт элемент юм байна. За, тэгэхээр гадаад давхраандаа 8 электронтой бол бусад химийн элементүүдтэй холбогдоод байх шаардлага байна уу? Угаасаа өөрт нь 8 электрон байгаа юм чинь тий байхгүй тий. Тэгэхээр энэ хамгийн гадна талын арт талд байгаа тэр 8А бүлгийн инерт элементүүдээс бусад химийн элементүүд болохоор хоорондоо холбогдох шаардлагатай байдаг. Тэгэхээр яах юм 1-ээс 7 дугаар бүлгийн элементүүд бол ингээд химийн идэвхтэй хоорондоо холбогдох шаардлагатай. Яагаад хоорондоо холбогдох шаардлагатай байгаад байгаа лээ? Нэгдэж нийлэх шаардлагатай. 8 элементгүй болох. Оо тий 8 электронтой болохын тулд за сайн байна. За тэгэхээр яах нь нэгдэхтэй гадна талдаа валентин электрон гэдэг зүйлээр холбогддгоо тий. За охтуудаа энэ дээр байгаа натрий гэдэг элементийн валентин электрон нь хэдвэ? Валентин электрон гэж яг ямар электроныг хэлдэг юм бол? хамгийн гадна талын Яг зөв. Хамгийн гадна талын давхрааны электроныг валентин электрон гинэ тий. Тэгэхээр натригийн валентин электрон нь 1 байгаад байгааз. За тэгвэл натригийн валентин электрон 1 гэх юм бол шууд ингэж зурчихж болно. Шууд 1 электронтой тий. Энэ бол валентин электроныг нь харуулсан зураг байна. Хлор гэдэг химийн элемент гадна давхраандаа хэдэн электронтой байдаг вэ? 8. Хлор Холоор 7. 7. Тэгэхээр хлорын валентин электроныг харуулъя гэх юм бол яах нь шууд гадна давхрааных нь ингээд 7 электроныг зурчих нь шүү дээ тий. За энд байгаа зураг болохоор яг юуг харуулсан зураг байгаа гэдэг нөхдөд минь. Натрийн нэг гадаад давхраандаа 1 валенттай, холоор гадаад давхраандаа 7 валенттай болохоор энэ хоёр нэгдэн. Яг үнэ. 7 нь валентин электронтой тий. Лэрээ. За ямар ч гэсэн энэ хоёр маань ингээд нэгдэж болох юм байна тий. Нэгдэж байгаа шалтгаан нь гадаад давхраандаа 8 электронтой болохын тулд нэгдээд байгаа шүү дээ. Гадаад давхраандаа 8 электронтой болсноор батчлалтай төлөв гэдэг зүйл бол бий болно тий. За ингэж бол энд химийн холбоо гэдэг зүйл явуулдаг. Холоор бол гадна давхраандаа 8 электронтой болчихлоо. Натрий яаж гадна давхраандаа 8 электронтой болж байгаа бэлээ? Натритай нэгдээд. Тэг холоор бол ингээд натриос 1 электроныг авчихсан тий. Натрий болохоор одоо яах вэ? 1 электроноо өгөөд дотн талынхаа 8 электроноор ингээд батчлалтай төлөв үүсгэж байгаа юм шүү дээ. За энэ батчлалтай төлөв үүсгэхийг бол бүгдээрээ өмнө нь үзчихсэн. За энд хүүхдүүдийн одоо натрий болон хлор хоёр хоорондоо холбогдоод энд ингээд химийн холбоо гэдэг зүйл гарч ирээд байгаа биз. За ингэж хоорондоо холбогдоход нэг нь электроноо өгдөг, нөгөөх нь электроныг нь авдаг тийм үү. Ингэж электроныг өгч авснаар цэнэгтэй болдог. Тэрхүү цэнэгтэй хэсгийг йон гэж нэрлэдэг юм байна. За ямар ч хэсэг хүүхдүүд энэ зургийг дэвтэр дээр зураад авчих. За энээс хоошоо бол дандаа йоны талаар тайлбарлах нэ. Натрий бол гадна давхраандаа 1 электронтой. Тэр 1 электроноо ер нь бол өг хэрмэлцэлтэй тий. Холоор бол гадна давхраандаа 7 электронтой. 7 дээрээ 1 электроныг авчих бол 8 болох гээд байна.
Ер нь бол бүгдээрээ л гадна давхроондоо 8 электронтой болохыг ирмэлцээд байгаа шүү дээ. Тэгэхээр натрийн холуурт 1 электрон өгөөд холуур натригоос электроныг нь аваад 8 болчихлоо. Ингээд холуурт бол ашигтай. Натрид ямар ашигтай юм бэ гэхээрээ натрид ямар ашигтай вэ хөлтүүд ээ? За холуурч яг 8 болчихлоо. Натрид Натрид 8 электрон байгаа болохоор. Яг зөв. Гадна талынхаа 1 электроныг л холуурт өгчих юм бол өөрийнхөө 2 дугаар давхран дээр 8 электрон байгаад байгаа шүү дээ, тийм? Тэгэхээр яг нь хамгийн гадна талынхаа электроныг холуурт өгчих нь натрид бас ашигтай юм байна. За тэгээд энэ хоёр химийн элемент маань холбогдно. Холбогдохдоо химийн холбоо гэдэг зүйлээр л холбогдож байна. Ингэж холбогдохдоо нэг нь нөгөөдөө электроныг өгнө, нөгөөх нь электроныг нь авна. Ингэж электроныг өгч авснаар тэнд болохоор цэнэгтэй хэсэг бий болдог. За тэрхүү цэнэгтэй хэсгийг ион гэж нэрлэнэ гэж байгаа. Тэгэхээр хүүхдүүд энэ зургийг дэвтэр дээрээ зураад авчих юм байна. Гарчиг нь юу вэ? Гарчиг нь ион. За тэгэхээр хүүхдүүдээ ямар ч үс нэг юм батжилтай төлөвт орд юм аа. Элементүүд гадна давхраандаа 8 электронтой болд юм аа гэдэг талаар бол бүгдээрээ өмнө нь үзэж байсан тий. Элементүүд хоорондоо холбогдоод нэгдэл гэдэг зүйлийг өгөөсгөх талаар. Өмнөдөр болохоор бүгдээрээ ион гэдэг зүйлийг үзэх гээд байгаа ион. За яг ион гэж юуг хэлээд байгаа юм бэ гэхээр цэнэгтэй хэсгийг хэлээд байна. Цэнэгтэй хэсэг. За цэнэг гэдэг чинь ер нь бол нэг дотроо 3 төрөл байгаа шүү дээ, тий? Ямар 3 төрөл байгаа лээ? Электрон. За электрон, нэмэх, нейтрон, Асах. тэгээд Цэнэггүй буюу саармаг цэнэгтэй юм. Яг үнэн. Тэгэхээр штэ тий саарангийг бол ингээ ион гэж үздэггүй. Яг тэгвэл сааранг цэнэгтэй байна гэж үздэггүй штэ тий. Тэг цэнэгтэй зүйлийг бид нэр цэнэггүй гэж ярьдаг тий. Тэгэхээр саармаг бол цэнэггүй гэж тооцогдож явна. Тэгэхээр цэнэгтэй хэсэг гэж явах юм бол нэг бол нэмэх цэнэгтэй эсвэл хасах цэнэгтэй байна гэсэн үг штэ. За нэмэх цэнэгтэй ионыг болохоор катион гэж нэрлэдэг юм байна. Нэмэх цэнэгтэй ион байх юм бол энийг катион. Катион гэдэг нь яг нь нэмэх цэнэгтэй ион гэсэн утгатай үг байна штэ. Эерэг цэнэгтэй. За ингээ эерэг цэнэгтэй гэдгийг нь дэвтэр дээрээ бичээд очих хүүхдүүд минь. За хасах цэнэгтэй ионыг болохоор анион гэж нэрлэнэ. Анион. За энэ анион шүү. Энэ нь болохоор катион. За катион, анион гэдэг нэг юм хоёр төрлийн ион байдаг юм байна. За энэ ион гэдэг зүйл яг яаж гарч ирээд байгаа юм бэ гэхээрээ. За манай натрий хамгийн анх ямар цэнэгтэй байсан бэлээ? Энд натрий энд чинь 11 протонтой 11 электронтой байсан тий. 11 протонтой 11 электронтой гэдэг чинь ямар цэнэгтэй гэсэн үг вэ? Нийлээд 11-ийн нэмэх цэнийг 11-ийн хасах цэнэгтэй нийлэхээр ямар цэнэгтэй болох вэ хүүхдүүдээ? Хасах уу? Саармаг яг үнэ. 11 протон 11 электронтой нийлээд саармаг байсан. Өөрөөр хэлбэл натрийн анх дан ганцаар оршиж явахдаа саармаг цэнэгтэй байсан байхгүй юу? За холоор анх 17 протонтой 17 электронтой байсан. Тэгэхээр холоор ч гэсэн анх ямар байсан гэсэн үг үү? Саармаг байсан тий. За ингэ саармаг байсан байна. За тэгэхээр натрий жанх саармаг байж, холоор жанх саармаг байж. Тэгсэн чинь одоо натрий сүүлд ямар болсон бэ гэхээр 11 протон бол хэвээрээ байгаа шүү дээ. Голын протонд ерөөсөө өөрчлөлт орохгүй. Нэг электроныгоо холоорт өгчихсөн. Натрий тэгэхээр одоо хэдэн электронтой вэ? 11 электрон байжсэн чинь нэгээс өгчлөө. 10 электронтой тий. Натрий одоо ингээ 11 протонтой 10 электронтой болчихлоо. Тэгэхээр энэ хоёрын цэнгийн зөрүү нь хэд вэ? Нэг. Нэмэх нэг. Тэгэхээр натрий бол энэ дээр нэмэх нэг гэдэг цэнэгтэй байна гэсэн үг. Ягаад гэвэл нэг электроноо холорт өгсөн чинь за холоор болохоор 17 протонтой 17 электронтой байж ийснэ. Сая натригаас 17 электрон дээрээ нэмээд нэг электроныг авчлаа. Хэдэн электронтой болсон бэ? 18.
18. Тэгэхээр холоор энд ямар цэмэгтэй гэсэн үг үү? 1 17 тий. асах. Нэг нь ихтэй хасах тий. Ингээ хасаг нэг гэдэг цэмэгтэй байна гэж байгаа. За, энийг бүгдээрээ арай өөр дасгал дээр ажиллаж үзье. За, хүчил төрөгч гэдэг химийн элемент байдаг хамгийн гадна талын давхраанда тэгээд 9 дугаар 8 дугаар элемент хамгийн гадна талдаа хэдэн электродтай вэ? 2. За, эхний давхраанда бол 2. Гадаад давхраанда 6 гэдэг нь зөв байна. За, энэ эхний давхраанда ингээ 2 электродтай байна тий. Хоёр дахь давхраанда 1 2 3 4 5 за тэгээд 6 электродтай байна. За тэгсэн чинь хүчил төрөгч энэ удаад хинтээ нэгдэхээр шийдсэн бэхээр ус төрөгчтэй нэгдэхээр шийджээ. Ус төрөгчтэй. За энэ болохоор ингээ манай ус төрөгч. Ус төрөгчд байгаа электроны тоо нь угаасаа нийт хэд вүлээ? Ус төрөгч нийт хэдэн электронтой хөгтөд? 8. 1. Ус төрөгч угаасаа гадна талтай ганцхан электронтой шүү дээ тий. Тэгэхээр нэг электроныгоо ингээд яг нь оочоод хүчил төрөгчтэй өгөөд хүчил төрөгчтэй нэгдэж байна. За тэгэхээр хүчил төрөгчөл гадна давхраанд 8 электронтой болох ирмэлцэлтэй. Ус төрөгчөөс ганц электроныг авах хүчил төрөгчийн хувьд хангалттай юу? 8 болж Хангалтгүй. хангалттай. Тэгэхээр дахин нэг ус төрөгчтэй холбогдох шаардлагатай боллоо. Ингээд яг нь хүчил төрөгч 2 ус төрөгчтэй холбогддог шалтгаан нь юм байна. Гадна давхраанд хэдэн электронтой болохын тулд ус төрөгчтэй холбогдоод байгаа лээ? 8. 8 электронтой болохын тулд яг үнэ. За энд ингээд 2 ширхэг химийн холбоо бол бий болдог юм байна. За одоо ингээд бүгдээрээ бодцгоё хөлтүүдээ нөгөө ионыг нь бодцгоё. За хүчил төрөгч бол ингээд анх 8 протонтой байсан. Тэ одоо бүгдээрээ хүчил төрөгчийн хувьд авч үзье. 8 протонтой байсан. 8 электронтой байсан. Тэ анх. За одоо сүүлд ингээ химийн холбоонд орсон чинь манай хүчил төрөгчийн 8 протон бол угаасаа хэвээрээ байна штэ. Электрон хэд болсон бэлээ? Сая ус төрөгчөөс 2-ыг нэмээд авчихлаа. 10. 10 электронтой болцсон. Тэгэхээр энэ хоёрын цэнгийн зөрүү нь хэд вэ? Хасах 2. Хасах 2. Тэгэхээр хүчил төрөгч бол одоо яах нь хасах 2 гэдэг цэнэгтэй юу бий болгож байгаа вэ? Катион уу, анион уу? Хасах цэнэгтэй гэхээр Анион. Хасах 2 цэнэгтэй анионыг бий болгож байгаа юм байна. Тэ? За анионыг. За тэгсэн чинь за ус төрөгчийн хувьд за ус төрөгч уул нь ингээ ганц электронтой байсан шүү дээ тий. Анх бол 1 протонтой 1 электронтой байсан. Тэгсэн чинь байсан ганц электроныгоо сая ач хүчил төрөгчд өгсөн шүү дээ тий. Одоо 1 протонтой электрон байхгүй тэг. Тэгэхээр энэ хоёрын цэнгийн зөрүү нь хэд болох вэ? Нэмэх. Нэмэх 1. Тэгэхээр ус төрөгч бол нэмэх 1 гэдэг цэнэгтэй катионыг бий болгодог юм байна. Катион. За тэгээ хөлтүүдээ одоо дахиад ганцхан зүйл тайлбарлаад өгье. Тэгээ та нар бичиж авах юм шүү. За H2O гэж бичдэг те. Усны молекулыг H2O. Хүчил төрөгч хасах 2 гэдэг цэнэгтэй ус төрөгч нэмэх 1 гэдэг цэнэгтэй. За тэгэхээр энэ хоон хүчил төрөгч бол ингээд нийт цэнийг нь хасах 2 байгаадаас ус төрөгч болохоор нэмэх 1-ийг 2 шиг ус төрөгч байгаа үстэй тий. Нэмэх 1-ийг 2 төрчихээр цэнийг нь ямар болох вэ? Нэмэх 1-ийг 2-оор өржүүлж өглөө. 2. Нэмэх 2 болно. Тэгэхээр энэ хасах 2 нэмэх 2-ын нийлбэр нь хэд байх вэ? Тиг мөн үү? Тиг Мөн. тий. Тэгэхээр хүүхдүүдээ эндээс бидний мэдэж авах нэг зүйл нь альва нэгдэл бол тиг гэдэг цэнэгтэй байдаг. Альва нэгдэл тиг гэдэг цэнэгтэй байна. Өөрөөр хэлбэл яах юм? Катион, анион хоёр хамтдаа байхдаа ийм тигтэй тиг цэнэгтэй байна. Тийм байгаас H2O гэдэг чинь ингээд нийлчээрээ тиг цэнэгтэй байгаас аль нэгийг авчираад авах юм бол одоо жишээ нь H нэмэх гэд бичиж явах юм бол энэ бол ингээд ус төрөгчийн катионыг илэрхийлсэн зураг гэсэн. Ингээд ямар нэгэн нэгдэл биш. Энэ бол ингээд нэгдэл биш. Цэнэгтэй хэсэг буюу нэмэх цэнэгтэй хэсгийг илэрхийлсэн байна. За, Og хасах 2 гэж бичсэн байж болно шүү дээ, тий? Og хасах 2 гэж бичсэн байх юм бол
Энэ бол яг нь О сөрөг хоёр цэнэгтэй байна. Анионыг илэрхийлсэн. Тэгэхээр энэ катион анионууд бол тусдаа нэгдэл биш. Дан химийн элемент бас биш. Нэг юм цэнэгтэй хэсэг байгаад байгаа юм шүү дээ. Хоорондоо нийлэх боломжтой цэнэгтэй хэсэг гэсэн үг. Энэ катион анион хоёрыг ер нь бол нийтд нь ион гэж нэрлэдэг байна. Ион. Ион тэгэхээр ямар ч байсан юм цэнэгтэй хэсгүүд гэдэг юм шүү дээ. Тэр цэнэгтэй хэсгүүд хоорондоо холбогдоод юу үүсгээд байгаа лээ? Нэгдэл гэдэг зүйлийг үүсгээд байгаа юм байна. Тэгээд тэр нэгдэл нь бол бүхэлдээ тэг цэнэгтэй байна. За эндээс асууж авах зүйл байна уу хүүхдүүд ээ? За ингээ ирэхлээр та нар нэг бичиж тэмдэглээд ав. За тэгээ бичиж тэмдэглэж авч явах хавцад асуух зүйл байвал асуугаад авах юм шүү. За тэгээ энэ сэдвтэй холбоотой дасгал даалгавар зөндөө ажиллана. Одоо бүгдээрээ зөндөө дасгал ажиллана. За тэгэхээр ингээ лити гэдэг химийн элемент байлаа. Лити хинтэй холбогдсон байгаа юм бэ хэрэг хөхөртэй. Энэ нэгдлийн нэр нь литийн сульфид гэдэг нэгдэл. За тэгэхээр лити эхний давхраанда хэдэн электронтой вэ? 2. Хоёр дахь давхраанда 1. за эхний давхраанда 2 электронтой, хоёр дахь давхраанда 1 электронтой байна тий. За ингэ бичье. За дараагийн элемент нь лити дээр ямар элемент нэгдээд байгаа юм бэ хэрэг хөхөр гэдэг элемент лититэй холбогдож байна, нэгдэж байна. Хөхөр болохоор дэс дугаар 16 дугаар элемент шүү дээ. За эхний давхраа, хоёр дахь давхраа, гурав дахь давхраанд нийт хэдэн электронууд байх вэ? Эхнийг 2, дараагийнх нь 8. Эхнийгт нь 2, дараагийнхт нь 8. 3 дахь давхраанд 6 электронтой. Яг үнэ 6 электронтой. 3, 4, 5, 6 электронтой. За тэгэхээр энэ хоёр химийн элемент одоо хоорондоо нэгдэл бий болгох гэж байна. За тэгэхээр лити гэдэг элемент бол өөрийнхөө гадна давхраанд байгаа 1 электроноор очиж оролцсон те нэгдэл болоход. За гадна талдаа байгаа 1 электроныгаа очиод ингээд тавилаа. Хөхөр болохоор гадна талынхаа давхраанд байгаа хэдэн электроноор оролцох вэ? 6. 6. За ингээ хөхөр гадна талынхаа давхраанд 1, 2, 3, 4. За ингээд 5, за 3, 4. 5, 6. За ингээд энийг электрон одоо тий лити хөхөрт 1 электрон өгөнгүүт хөхөр лити надаа нэгийг өгж байгаа юм чинь би ч гэсэн тэнд нэг ачиг тавьчихъя тий. Ингээд тэнд нэг химийн холбоо бий боллоо. Тэгсэн чинь хөхрийн хувьд ганцхан лититэй холбогдох хангалттай юу? Нөгөө гадаад давхраанда 8 электроныг бий болгож чадах уу? Чадахгүй. Чадахгүй. Тэгэхээр дахиад нэг лититэй холбогдох хэрэгтэй боллоо. Яагаад дахиад нэг лититэй холбогдоод байгаа лээ хүүхдүүд ээ? Нөгөө гадна талын давхраанда 8 электронтой болох гээд. Тийм. За ингээд литигээс бол ингээд 1, 2 электроныг нэмээд авчихлаа шүү дээ. За тэгэхээр энд байгаа хөхөрт энэ урд байгаа хөхрийг ярьж байгаа шүү. Одоо энд байгаа энэ хөхөртэй энэ хөхөр болохоро 16 протонтой 16 электронтой байсан тий. Тэгсэн чинь энэ хойноогоо хөхөр 16 протон бол хэвээрээ хэдэн электронтой илээ? 18. Сая литигээс 2-ыг нэмж аваад 18 электронтой болчихсон тий. За манай лити энэ урд бол 3 протонтой 3 электронтой байж исэн шүү дээ. Тэгсэн чинь сая нэг электроныгоо хөхөртэй холбогдохын тулд хөхөрт өгчлөө. Нэг лити 1 электрон өгсөн тий. Тэгэхээр 3 протон байгаа нэгийг хөхөрт өгсөн чинь хэдэн 2 электрон. 2 электронтой болно. Сайн байна. За тэгэхээр 3 протонтой 2 электронтой гэхээр цэнийн зөрүү нь хэд вэ? Нэмэх 1. Нэмэх 1. Тэгэхээр лити бол нэмэх 1 гэдэг цэнэгтэй катионыг үүсгэж байна. Энэ нэмэх цэнэгтэй хэсгийг катион гэж нэрлэдэг байна. За хөхөр болохоор ямар цэнэгтэй болчихж байгаа вэ? Хасах 2. Хасах 2. Хасах цэнэгтэй хэсгийг чинь юу гэж хэлж байгаа вэ? Анион. Тэгэхээр энэ ингээд хөхрийн анион болчихж байна гэсэн үг. За эндээс асууж тодруулах зүйл байна уу хүүхдүүд ээ? Одоо энэ цэнэг гэдэг зүйл гарч ирээд байна шүү дээ тий. Цэнэг гарч ирээд байгаатай холбоотой.
Ер нь бол ингээд нэг элемент нь бол электроныг өгөөд байна те. Жишээ нь литий бол ингээд электроныг өгөөд байна. Электрон өгдөг. S нь болохоор электроныг аваад байна те. Электроныг авж байна. За тэгээд нэг нь электроныг өгөөд нөгөөх нь электроныг аваад эндээс бол цэнэгтэй хэсэг бий болж байна. Ион гэдэг чинь ер нь бол цэнэгтэй хэсэг те. Электроныг өгч авснаас болоод цэнэгтэй хэсэг бий болж байна. Энэ цэнэгтэй хэсгийг болохоор ион гэж хэлнэ гэж байгаа юм. За хүүхдүүд энэ хэсгийг бас бичээд тэмдэглээд авчих нэ. Одоо ингээд манай хүүхдүүд тэмдэглээд авчихсан болохоор бүгдээрээ ионтой холбоотой дасгал ажилланаа. За тэгэхээр 9 дугаар ангийн төвшөнд ер нь ямар дасгал орж ирээд байгаа юм бэ те? Эсэлтийн ерөнхий шалгалтанд ч гэсэн яг ийм төрлийн дасгалууд бас орж ирээд байдаг аа. За ямар дасгал орж ирд юм бэ гэхээр за S хасах 2. За натрийн нэмэх 1. За тэгээ фосфор нэмэх фосфор нэмэх байхгүй маань хасах цэнэгтэй юм байна. Хасах 3. За калий нэмэх 1. Кальций эерэг 2. За энэ ингээд бүгдээрээ ионууд байгаа хүүхдүүдээ. Ионуудад агуулгадах электроны тоог бич гэсэн ийм дасгал орж ирдэг. Ионуудад агуулгадах электроны тоог бич. Угаасаа ингээд элементүүд чинь хоорондоо холбогдохдоо электроноор л холбогдоод байгаа шүү дээ тий. Нэг нь электроныг өгөөд байгаа, нөгөөх нь электроныгоо аваад байгаа. Тэгэхээр яг нь электроны тоол өөрчлөгдөж байгаа гэсэн үг. Электроны тоог бичээ гэсэн ийм дасгал байна. За эхний 1 2 дугаар дасгалыг бүгдээрээ сая ажилласан. Гэхдээ багш нь дахиж нэг тайлбарлаад хамт ажиллчихъя. За 3, 4, 5 дугаар дасгалыг бол хүүхдүүд өөрсдөө яг бие дагаад хийнэ. За эхнийх дээр хөхөр ингээд анх S 0 гэж байсан байж таарна шүү дээ тий. 0 байхдаа хэдэн протон хэдэн электронтой байсан бэ? Анх ингээд дан хөхөр гэдэг химийн элемент байхдаа 16 протон 16 электрон. Яг зөв. 16 протон 16 электрон байсан юм аа тий. Тэгсэн чинь хасах 2 гэдэг цэнэгтэй болчиж тэгэхээр хасах цэнийг давмгаалсан гэсэн үг байгааз S хасах 2 гэдэг цэнэгтэй болсон тий. Хасах 2 гэдэг цэнэгтэй болж гинэ гэдэг чинь 16 протон бол угаасаа хэвээрээ байгаа штэ. Электрон хэд 18 электрон. 18 электронтой болно гэсэн үг. За тэгэхээр S хасах 2 бол 18 электронтой байгаа юм биш үү те. За тэгэхээр 16 электронтой байжгаад 18 электронтой болохын тулд хэдэн электроныг нэмж авсан гэсэн үг вэ? 2 электрон. 2 электроныг нэмж авсан. Хардаа хүүхдүүдээ электроныг нэмж аваад байх тусмаа ямар цэнэгтэй болоод байна? 2 электроныг нэмж авлаа хасах цэнэгтэй тий. Яагаад гэвэл электрон чинь өөрөө ямар цэнэгтэй юм бэ? Хасах цэнэгтэй шүү дээ. Электрон чинь өөрөө хасах цэнэгтэй. Хасах цэнэгтэй зүйлийг өөртөө нэгдүүлээл ах юм бол улам хасах цэнэгтэй л болгоод байна үстэй мөн үү? За дараа нь натрий гэдэг химийн элемент нэмэх 1 болцсон гинэ. За натрий гэдэг нэг юм химийн элемент байлаа тий. Энд чинь ингээд нэмэх 1 гэдэг цэнэгтэй болцсон юм байна. За натрий анх ганцаараа байхдаа бол 50 сайхан ингээд тэг гэдэг цэнэгтэй байж исэн шүү дээ. Тэг гэдэг цэнэгтэй байх үедээ хэдэн протон хэдэн электронтой байсан бэ? 11 протон 11 электрон. Яагаад тийм дис дугаартайгаа тэнцүү протон электронтой байсан. Тэгсэн чинь энэ хойно нэмэх 1 гэдэг цэнэгтэй болчиж за 11 протон бол өөрчлөгдөхгүй шүү дээ тий. Ер нь хүүхдүүдээ энийг бүр та нар хатуу сайхан санаад авчих. Протоны тоо бол өөрчлөгддөггүй маа тий. Ямар ч химийн урвалд орсон тухайн элементийн протоны тоо бол өөрчлөгдөхгүй. Химийн урвалаар бол өөрчлөгдөхгүй. За тэгэхээр натрий бол ингээ 11 протонтойгоо байлаа. Тэгээ нэмэх 1 цэнэгтэй болцсон гэхээр хэдэн электрон болчих вэ? 10 электрон. 10 электронтой болчлоо. За 11 электронтой байжгаад 10 электрон болчихлоо тий. Тэгэхээр электроныг авсан байна уу, алдсан байна уу? 11 байж байгаа алдсан. Өө тий. 1 электроныг алдаад натрий ямар цэнэгтэй болоод байгаа лээ?
Нэмэх цэнэгтэй бас. нэмэх нэмэх цэнэгтэй болсон. Хүүхдүүдийг яагаад нэмэх цэнэгтэй болж байгааг нь бол эндээс ойлгож байгаа тий. Эндээс багшаас асуух зүйл нь. За багш нь та нараас асууя. Натрий яагаад нэмэх нэг цэнэгтэй болчих вэ? юу Нэг цэнэгээ алдсан болох. алдсан. Нэг цэнэгт алдсан. Тэгээ нэг хасах цэнэхээ алдсан болохоор нэмэх цэнэгийн давгаалж байна гэд. За иймэрхүү байдлаар сүүлийн 3 дасгалыг ажиллах уу хүүхдүүдээ? Тэгээ Та нар эхлээд ямар ч гэсэн өөрсдөө ингээд ажиллаад үзв. Тэгээд дараа нь бол багш нь ингээ хамт ажиллаад за тэгээ болохгүй зүйл ах юм бол тайлбарлаад өгөх нэ. За энэ 5 дасгалынхаа ажиллаад гараа өргөжсөн нэлээд олон хүүхдүүд нь шүү дээ. За энэ хүүхдүүдэд болохоор 6-аас 10 дугаар дасгал өгье. 6, 7, 8, 9, 10 гэд. За алюминий нэмэх 3, эерэг 3 гэдэг цэнэгтэй байхаараа ямар идэм бэ те? За перум эерэг 2 байхдаа дахиад перум эерэг 3 байхдаа электроны тоон хэдвэ л гэдгийг бичээд байна гэсэн үг шүү дээ. За магний эерэг 2 цэнэгтэй байхдаа за нөгөөх нь болохоор алюминийг өчгсөн, кальцийг өчгсөн. Фтор сөрөг 1. Ардаа хүүхдүүдээ сөрөг 1 гэдгийг нэгийн тоогийн бичихгүй байж болдог шүү. Энд багш нь ингээд үзүүлчихээ. Фтор ер нь бол сөрөг 1 гэдэг цэнийг үзүүлдэг. Тэгээд зүгээр ингээд хасах тэмдэг тавьчихдаг. Одоо ингээд холоор хасах натрий нэмэх гэж байгаатай адилхан тий. Ингээд зүгээр нэмэх хасах байвал тэнд хэдийн тоо байгаа гэсэн үг вэ? 1. Нэгийн тоо байгаа гэсэн үг. Тэгээ нэгийн тоог нь бичдэггүй зүгээр ингээд нэмэх хасах гэж тавиа явчихдаг. Одоо энэ дээр ингээд натрий нэмэх 1 гэж бичсэн байгааз ер нь бол яг албан ёсны бичиглэл нь зүгээр л натрий нэмэх байхгүй юу? Энэ калий нэмэх 1 гэдэг нь албан ёсны бичиглэл нь зүгээр л калий нэмэх тэгэл боллоо. Нэгийн тоог нь бичдэггүй гэсэн үг. Тэгээд ер нь бол ингээд ионыг ингээд ганцаард нь тусад нь бичиж штэ тий салгаж авч ирээд бичиж явах юм бол тоог нь урталтан бичээд цэнгийг нь араас нь бичдэг. Магний 2 нэмэх, перрум 3 нэмэх гээд ямар үед ингээд нэмэх тэмдгийг эсвэл хасах тэмдгийг урд нь тавьд юм бэ те эрэг сүрэг цэнийг урд нь тавьд юм бэхээр за алюминий 2 O3 байлаа гэж бодъё. За багшны урд нь тайлбарлаад өгье. Сүрчил дөрвч сөрөг 2 цэнэгтэй алюминий эерэг 3 цэнэгтэй гээд энийг болохоор эсэлтгүүн хим гэдэг хичээл дээр бол ингээд үздэг. За тэгэхээр хүчил дөрвч бол хасах 2 алюминий эерэг 3 гэдэг ийм цэнэгтэй байгаадгоос тэгээ алюминийг ингээд тусдан салгаж бичих юм бол алюминий 3 нэмэх. Хүчил дөрвчийг тусдан салгаж бичих юм бол те хүчил дөрвч 2 хасах гээд нэгдэл дотор биш. Энэ бол ингээд нэгдэл дотор бичээд байгааз хоёр химийн элемент хоорондоо нэгдчихсэн. Нэгдэл дотор бичих юм бол ингэж бичнэ. Тусад нь ингээд анион катион байдлаар ион байдлаар те салгаж бичиж явах юм бол ингэж бичнэ. Ингээд тусад нь те салгаж бичиж явах юм бол ийм хоёр ялгаатай бичгэлээр бичигдээд байдаг юм байна шүү. За энэ дасгалуудыгаа за фосфор сөрөг 3 гэж энэ 3 дугаар дасгал фосфор хэдэн электронтой вэ? За асуугаарай. Энэ 7-8-ын нэг төмрийн юу протонейтроны Тийм шүү дээ тий. Төмөр гэдэг чинь за үеийн системд хүүхдээ байвал төмөр 10 дугаар хэддүгээр элемент вэ? 26. За 26. 26 дугаар элемент гэдэг чинь протоны тоон хэд байна гэсэн үг лээ. Яг зөв. 26 протонтой. За тэгээ анх тиг байхдаа 26 электронтой тий одоо нэмэх 2 болчихороо хэдэн электронтой вэ гэдгийг өөрсдөө бодох нь шүү. За фосфор сөрөг 3 байхдаа хүүхдүүдээ электроны тоон хэд вэ? За манай фосфор анх тиг байхдаа 10 дугаар 15 дугаар элемент юм чинь 15 протонтой 15 электронтой байлаа.
Оо яг зөв 18 сөрөг 3 болцсон байна гэдэг чинь тий 18 15 электрон бол хэвээрээ протон бол хэвээрээ байна. 18 нь электронтой ихэр зүг байна. 3 электроныг нэмээд авчихсан байна шүү дээ. За ийм юм байна. За дараагийнх нь болохоор кали хиг. Кали анх бол ингээд 19 дэх элемент юм чинь 19 протонтой 19 электронтой байлаа тий. Одоо тэгэхээр ямар болно гэсэн үг вэ хүмүүс минь? Калинд нэмэх болсон байгаа юм чинь 19 протон бол хэвээрээ байна. Хасан электрон. 18. 18 электрон. Оо яг зөв нэг электроныг алдчихсан юм байна тий. За сайн байна. Кальци анх тиг байхдаа дэс дугаар 20 юм чинь 20 протонтой 20 электронтой байсан. Одоо болохоор кальц чинь цэнийг чичгээд байна шүү дээ. Өөр нэг хими элементтэй холбогдсон байна л гэсэн үг. Цэнэгтэй болцсон байна гэдэг чинь. За нэмэх 2 болчлоо гэхээр хэдэн электронтой вэ? 18. Оо яа 18 электронтой. 18 электронтой гэдэг чинь хэдэн электроныг авсан эсвэл алдсан гэсэн үг вэ? Анх 20 байснаасаа. Анх бол 20. Оо тий. 20-оос 2 электроныг алдаад 18 электронтой болсон. Нэмэх 2 гэдэг цэнэгтэй боллоо гэж. За тэгэхээр 6-аас 10 дугаар дасгалыг бол хүүхдүүд өөрсдөө бие дагаад ажиллах уу? Тэгээ гэсэн. За. За yon гэдэг хичээл нь бол ингээд болж байна. Энд хүрээд өндөрлөж байна. Асуух зүйл байна уу? За асуух зүйл байхгүй бол багш нь шүгүр доо.